Монгол Улсын их хурлын дарга учрал тэргүүтээ Улсын хурал засгийн газрын гишүүд өнгөрсөн 7 хоног зүүн бүсийн аймагуд ажилласан бол энэ удаа хангаан бүс иргэдтэй уулзаж хууль тогтоомжийн хэрэгжилт болон чөлөөллийн санаачлагын хүрээнд ихлүүлсэн эрх зүйн шинжилгээний талаар ярилцаж явна. Баян-Хонгор аймгийн иргэдтэй уулзах үеэр Улсын хурлын дарга учрал чөлөөлийн санаачлах нь иргэний эрх эрхчлөө иж бүрнээр нь баталгаатай иргэн танд авчрах зорилготой шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх багц төлөвлөгөө ирийг онцолж байлаа. Энэ ажлын хүрээнд тухайлбал эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулиар хувийн өмч хөрөнгө оруулалтыг хамгаалж иргэдийн чөлөөтэй бизнес эрхлийг баталгаажуулан төрийн өмчит компанид ямар нэгэн давуу эрх олохыг зогсоосноор төр хувийн хөвшилдөө өрзөлдөхгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллах юм. Тэгвэл зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ахуйн шинжтэй зарим төрлийн үйл ажиллагааг мэдэгдэл илгээснээр эрхлэх боломжийг бүрдүүлж хугацааг нь шууд сунгадаг байх. Зарим зөвшөөрлийг мэргэжлийн холбоодоо шилжүүлэх зэргээр бизнесийн үйл ажиллагаанд шаардлагадаг төрийн байгууллагуудаас олгогддог баримтчгүүдийг цөөлж цэгцлэнэ гэдгийг онцлон тайлбарлаж байлаа. Зөвшөөрөл гэдэг нэрийг гэрээ гэж өөрчлөөд, бүртгэл гэж өөрчлөөд, дүгнэлт гэж өөрчлөөд, гэрчилгээ, эрх олголт, батламж, магадлалын итгэмжил, лиценз гэдэг өөрөөр хуульчилсан. Нэг өсөндөө тухайн худалдаа үйлчлэгийг эрхлэхийг хүсвэл төрийн байгууллага танд эрх олгоно гэж бичсэн. Эрх олгоно гэдэг нь юу гэхээр зөвшөөрөл биш гэдэг. Тэгвэл эрх олгохгүй бол эхлэхгүй. Одоо санхүүгийн зохицуулахороо гэдэг байгууллага зөвшөөрлийг бүртгэл болгоцсон. Тийм үйл ажиллагаа эрхлэгчээвэл таныг бүртгэнэ. Бүрдэхгүй бол эхлэхгүй. Тийм үйл ажиллагаа явуулах гэвэл гэрчилгээ өгнө. Гэрчилгээ өгөхгүй бол эхлэхгүй. Яг адилхан зөвшөөрөл. Зөвшөөрлийг өөрөөр нэрлэлцсэн. Энэ бол дүрм журмын саад тэг, гацаа тэг. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 378 хуульд хиймэл оюухан суурилсан дүн шинжилгээ хийхэд эдийн засгийн эрх эрхчлөлийг зөрчсөн хүндрэл учруулдаг 228 хууль байна гэдэг дүгнэлт гарчээ. Тиймээс улсын хурал хилэлцэх бүх хуулийн төслүүдэд хүний үндсэн эрх чөлөөг зөрчсөн заалт байгаа эсхийг хиймэл оюухан суурилан дүн шинжилгээгээр шалгаж зөрчлийг арилгадаг жишг рүү шилжээд байгааг улсын хурлын дарга ярианд дурдсан. Уулзалтад оролцсон иргэдийн хувьд нийгмийн олон асуудлаар санал бодлоо илэрхийлж байлаа. Төрийн хүнд зуртал бол хэтэрчээ. Одоо манай нэг хүүхэд нэг Баян-Хонгор аймагт хүнсний дэлгүүр ажилладаг байсан. Тэгээд тэрний зөвшөөрлийг авах гээд жил гараа яваад сүүлдээ бараагүй орхисон. Одоо тэрний хүнсний дэлгүүр хаагдаад 4-5 жил болчихъя. Уул нь тэр чинь ажиллаж байсан бол тэр хүүхдэд хэрэгтэй байсан байхгүй. Тэгээд ингээд нэг ажилтгүйдлийн орон байр нэмэлтэл байж. Ахмад насны дэтгэвэр тэтгэмжийг л одоо тэрийг л одоо нэмэгдүүлж өгөөсөн. Одоо ахмадуудын ганцхан харж үзээсэй. Ахмадуудтайгаа чиглэсэн тэр олон сайхан одоо амралт солилцооны газар байж болж байна. Дэтгэвэр тэтгэмж байж болж байна. Ажил хийх боломжийг олгож болж байна. Тэгээд тэр залуу гараан одоо тэтгэврт гарч байгаа одоо 50 эдтэй 60 эдтэй тэр хүмүүс ч одоо маш их ажлын байр хүссэн хүмүүс байна шүү дээ. Ард түмнийгөө сонсдог, ард түмнийхөө эрх хэсгийн төлөө, ерний эрх чөлөө тусгаар тогтол тэгээ цаашлах юм бол үүний шудраг нийгмийн төлөө гэсэн сэтгэл өөрж явдаг юм. Тэгэхээр өнөөдөр энэ дүүлэр нь урд урдын уулзалтаас бол ондоо нь юу авиггүй л ер нь учрал даргын ярьж байгаа энэ яриа бол ерөнхийдөө их нааштай. Тэгээ бүх асуудлыг бол зөв сайхан хөндсөн ийм уулзалт болж байна. Сайн сонсч чаджээ. Урд уулзалтууд бол салбарын усуд хариулах үедээ хариулж бусна гараад явцдаг. Ийм жишээ нь байсан. Энэ нь бол онцлогтой. Дэвшилттэй юмнууд нь одоо газрын асуудал дээр за тэгээ одоо мал аж ахуйн салбар дээр хийх гэж байгаа одоо энэ ажил үйлчлэгээнүүд нь бас их зөв юм байна гэж бодлоо. За тэгээд ер нь бол эндээс дүгнж харахад татвар төлөгчдийн одоо төсвийг бүрдүүлэх биш баялагын тэгш одоо хуваарлтыг их орондоо бий болгоод за тэрүүгээрээ одоо бусад салбараа одоо дэмждэг хөгжүүлдэг байгаасаа гэж ингэж бодлоо. Тэтгэврийг та нар минь арилжааны банкнаас салгаад өгөөрэй учрал минь. Энээс салын хөөе. Шурлын даргуудын төрийг нийгэмтэй өөрсдөх нь ам гарч байна. Сэтгэл ургуулаа бол энэ биелэх хахаж горьд цуун. Амьдралынхаа төгсөөлийн үед орцсон. Энэ яваа үед нь ялгуурлан гадуурхмааргүй байна. Улсын хурлын дарга тэргүүтээ Улсын хурал засгийн газрын гишүүдийн хангаан бүсийн томилолтоо эхлүүлсэн Баян-Хонгор аймгийн хувьд 2029 он гэхэд улсын төсвөөс татаас авдаггүй болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаагаа тус аймгийн удирдлагууд танилцуулж байсан юм а. Яман сүргийнхаа тоогоор улсдаа тэргүүж тэмээний тоо толгоор 3-т ордог Баян-Хонгорчууд
хөдөө аж ахуйн салбарыг бодлогоор дэмжиж дотоодын үйлдвэрлэлийг төрөлжүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгаа юм байна.